Сайн байцаана спорттой массажийг хэмжиж байна. Энэ удаагийн видеогоор би та бүхэндээ нурууны жилийг яаж хийжтэй хөнгөн гаргах гэдэг талаар яриад байна. Ихэнхдээ хүмүүс оффис суугаад, компьютер харж суугаад, бүгдийсэн маягаар олон цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэр нь нурууны дээд хэсгийг хичээлдэг. Тэгээд хүмүүс тэрнээсээ болоод 30 минутууд массажинд орох юм уу янз янзын арга байдаг. Тэрний оронд гэртээ та жишээлбэл ийм йогийн хоолойг ашиглан нурууны жилийг гаргаж болно. Энэ йогийн энэ хоолой нь болохоор зөөлөвчтэй тэгээд жоохон ийм зарцуулттай болохоор нурууны жилийг гаргахад их зүгээр байдаг хүчин судлахад. Хэрвээ энэ стилбүрт олдохгүй юм уу ямар нэгэн үнэтэй санагдах юм бол энэ барилгын материалын зүгээс та ийм жирийн хоолой авах ашиглах болно. Энэ тэгшээ жоох хатуу байх юм бол гадуур нь та альчуур ямар нэгэн ороод ашиглаж болно. Хамгийн гол зүйл нь энэ аль болох жигд байх хэрэгтэй. Балий байвал өнгөрөхөд жоох хэцүү байна. Тийм болохоор энэ сонголтоор бас анхаарах хэрэгтэй. Тэгээ одоо жишээлбэл та нурууны жилийг гаргах юм бол энийг шатан дээр хэвтүүлээд өөрөө нуруугаар дарж хэвтээд тэгээд нуруугаа яг энэгээр жигд наас цаашаа өнгөрүүлнэ. Энэ дэсийг та нийтдээ 1-ээс 3 минут тасалдахгүйгээр 3-аас 4 удаа хийхэд нурууны булчин суларч цусны иргэн сайжирч ерөнхийдөө жилээр ялангуяа яг ийм дээлхийн үзүүн хэсгээр бас сайн хийх хэрэгтэй. Тэгээд бас доотлынхаа хэсгийг сайн барьж хийх хэрэгтэй. За ингээд энэ төслийг хийснийхээ дараа хөлөө та ийм ямар нэгэн өндөрлөг санал юм уу жижигхэн ширээгээр хөлөө тавиад тэр энд дээр 90 градус үүсгэн гэсэн үг. Тэгээд хатуу шалан дээр 5 минут хэвтэж амархад таны нурууны дээдлээс доод ясанд нурууны яс зөөлөж ерөнхийдөө бас амрна гэсэн үг. Тэгээд тэгж байж ачаалаа багасгана. Сүүлийн дасгал маань яг юм хүмүүс нөгөө нэг банк сууж ажиллаж байх үедээ хүмүүсийн одоо цээж дандаа энэ бэлхүүсэн дээр маш их даралт өгдөг. Тэрнийгээ суллахын тулд ямар нэгэн боломж гаргуулахаа ямар нэг юмнаас зүгдээд бэлхүүснийхээ хэсгийг суллах хэрэгтэй. Тэгээд хөнгөн судлаад нааш жоохон ингээд эргүүлэхэд таны бэлхүүсний хэсэг болон яг тэр яс өрнүүд бас суларна гэсэн үг. За ингээд та яг нуруунаас дээшлийн хүзүүнээс эхлүүлээд доотлынхаа энэ хэсэг хүртэлх нурууныхаа мөн ясыг ингэж суулж гаргаж болно.